За яг энэ бичлэгийг эхлүүлээд анхныхаа YouTube-ийн анхны бичлэгээ эхлүүлэхэд ингээд зөндөө зориг орж байгаа. Гэхдээ намайг гар өгдөг. Ер нь бол 30-аас дээш насныханд зориулж яг өөрийгөө таньж мэдээд, өөрийгөө сонсоод, өөрийгөө олсон яг бодит туршлагаа хэрэгтэй нэгэнд нь бас хэрэг болоосаа гэдэг үүднээс ямар ч нөгөө юугүйгээр фильтргүйгээр жүжиггүйгээр баггүйгээр яг бодит гоё өөрийнхөө туршлагыг хуваалцахаар ингээд зориг гаргаад сууж байна. Тэгээд ямар одоо сэдв яагаад энийг сонгох болов гэхээр бид нэр сүүлийн үед ингээд өөрийгөө сонсъё, өөрийгөө олъё гэд өөрлөгөө өнгөсөн нэг юм сэдв тренд болоод байгаа. Гэхдээ бид нар зөндөө хайгаад байгаа боловч яг энэ л юм биш те гэдэг нэг юм одоо тэр мэдрэмжийг хуваалцдаг, бодит бас туршлагаа хуваалцдаг энэ контент нэг юм тутмаг юм шиг санагддаг. Тэгэхээр миний хувьд бол ингээд зориг гаргаад эхлэж байна. За яагаад 30-аас дээш насныхан гэж байгаа гэхээр нөгөө яг би энэ мэдрэмжийг ингээд 35 наснда авч исэн. Дээрээс нь одоо ингээд 6 жилийн өмнө би яг ингээд өөрийгөө тэр олж байгаа тэр мэдрэмжийг дүүрэн мэдрэмжийг аваад яг л энэ юм байна штэ гэдэг нэг юм гоё үеийг мэдэрч исэн. Тэгэхээр одоо бол ингээд 40 хүрсэн. Гэхдээ ямар азар яг тэр моментод яг тэр шийдвэрийг гаргасан юм бэ гэдгээ бүр ингээд өөртөө талархаад тэгээд энэ сүүлийн 5-6 жил бол яг л бүр гоё юм дүүрэн мэдрэмжээр бүр яг өөрийнхөө хүссэн тэр зүйлүүдийг хийж бүтээгээд явж байгаа юм ихтэй байгаа. За тэгээ миний хувьд бол ингээд 4 хүүхдээж за яг одоо өөрөө өөрийнхөө хүүхэд насны хүсэл мөрөөдлийг биелүүлээд академи байгуулад зөндөө олон хамт олонтой болоод илүү одоо ингээд дараагийн шилжилтүүдийг ингээд хийгээ авч байгаа. Гэхдээ үүнийг одоо яг эхлүүлэх болсон тэр сэтэл маань яг өөрийгөө тэр бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч яг тэр таньсан үед ингээд дэлгэрч хэлсэн байгаа. За тэгэхээр 2019 оноос өмнө бол нэг өмнөх миний дүр 2019 он 20 оноос хойших миний нэг юм дүр ялгаатай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр 2019 оноос өмнөх гарва ямар байсан бэ гэхээр юм ингээл нэг юм амжилтын төлөө шунсан, тэмүүлсэн, одоо санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ, амжилтанд хүрнэ, би ингэх ёстой гэсэн нэг ийм гарва байсан. Тэгээд ялтчихгүй яг ингээл нэг юм өндөрлөө ингээл нилээх өндөрлөө явж агаад тэр өндрөөс ингээд бүр газардсан тэр мөч яг намайг өөрөөрөө босгох тэр эргэлтийн цэг болж гисэн. Тэгээд яагаад би энийг ингэж гоё ярьж ийм гэхээр нөгөө ялтчихгүй нэг юм хүмүүсийн юм үүсгэсэн юм зохиомл хийсвэр ертөнцид би өөрөө одоо ороод тэгээд тэрэндээ итгээд тэгээд ийм хиймэл дүрийг ингээд бүтээгээд тэр дүрийнхээ гол баатар болох гэж ийм шунсан маань өөрийгөө танихаа болтлоо, өөрийгөө мэдэхгүй болтлоо ингээд явцсан байсан байгаа байхгүй. Тэгээд ингээд нөгөө их сургуультай нэг юм жоохон гайгүй сураад тэгээд хүмүүсийн гоё магтаалуудад ингээд өөртөө ингээд нэг юм багийг өмсгцэн одоо юу гэдгийг бид нар нэг байдаг штэ мундаг, стачи, чадан чи мундаг гэл ингээл нэг юм гоё магтаалуудад ингээ умбцсан. Тэгээд дээрэс нь нөгөө одоо бидний ярьдаг нэг юм эго гэдэг дүрийг ингээ бүтээгээл дотроо олвол ингээ нэг ийм хүн байдаг штэ нэг юм амжилтанд л хүрэн хүчрхэг эмэгтэй байна. Одоо юу гэдгийг нөгөө эмэгтэй хүн бол хүчтэй байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол хин нэгэн хүнээс хамааралгүй амьдрна, нэрчүүдээс хамааралгүй амьдрна гэл нэг ийм байдаг. Тэгээд яг тэр гоё нөгөө мэдээч энэ надад ингээд цаанаасаа өгөгдсөн тэр нэг чадвар чадамж потенциалыгаа би арайд жоохон одоо өөрийнхөө хүсээгүй тэр амжилт руу чиглүүлсэн. Тэрний үе гэхээр мөнгөтэй болох, баян болох гэдэг зүйл рүү гэсэн. За тэгээд ингээл зөндөө олон гоё ажлууд хийлээ, удирдах ажил хийлээ. Ер нь аль миний ингээд одоо яг ажлын гараагаа эхлээд би 20 жил болж байгаа. Тэгэхээр энэ 20 жилийн 17 жил нь бол дандаа нэг удирдах ажил хийсэн. Тэгэхээр тэр чинь бүр нөгөө дүрдээ ороод бүр ингээд одоо бодоход тэр 19 оноос өмнөх гарваа бол юм илэрсэн байсан үе байсан. За тэгэл нөгөө хүний дандаа ингээд байгаа байдлаар нь шинжин, хувцаар нь шинжин, энэ бол амжилттай хүн, амжилтгүй хүн гэдгээр нь ялгана тий.
Тэгээд нөгөө одоо юу гэдгийг өөрийнхөө нэг олж байгаа хідэн төгрөгөө бүр их юмд бодно, дэрэгдэх хүмүүсээ үл тоон гэдэг ч юм уу ийм зүйлүүд байсан. За ингээд тодорхой хугацааны дараанаас эхлээд ер нь аль би байгууллага удирдах чадахгүй мэдрэмжүүдийг авч эхэлсэн. Яагаад гэхээр миний хэмжээ тулцсан байсан байгаа байхгүй юу? Гэтэл дотроо бол би өдөр болгон чи чадна, чи бос гэл тэ нэг юм мотивац сонсдог те. Ингээл нэг юм болно, бос, чадна чи хүн бол одоо том мөрөө том зойр гэл. Тэгээд тэр байдлаараа би ингэж өөрийгөө хүчилдэг байсан. Өөрөөр хэлбэл тодорхой одоо нэг цаг үеэс эхлээд хүчээр юмыг хийх гэж оролддог. Гэтэл нөгөө талаасаа миний нөгөө хэмжээ тулцсан байдаг. Би энэс цааш чадахгүй байгаад байсан боловч чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй нэлээд хугацаанд явсан. Ингээд миний удирдахжсэн байгууллага маань одоо миний удирдахжсэн тэр байгууллагын нөгөө бодит байдал, санхүүгийн байдал нэлээд хүнд байдал руу ирсэн. Тэгээд тухайн үед бол зээл аваад зээлээр ингээл арга заагаал гэтэл нөгөө нийгмийн даатгалын шимтгэлээ чөлөөлж чадахгүй, хүмүүс ихээ цалин өгч чадахгүй. Гэтэл тэрийгээ би нөгөө намайг энэ байдлыг маань хамт олон маань мэдчих үү дээ, хүмүүс мэдчих үү дээ гэл ингээл нуугаал дотоод юм зөрчлүүд үүсээд тэр байдлаасаа болоод маш их юм сэтгэл зүйн одоо уналтанд ороод готрал гэдэг юм одоо ороод яваадсан юм билээ. Тэгээ нөгөө өөрийгөө тэр бодит байдлаа хүлээн зөвшөөрөхгүй байхаар нөгөө зөрчлийн хурцтмал байдал ингээд үүснэ. Гаднаа хэдий чинээ ингээд хичээгээд байгаа боловч дотор уналт нь бол бүр ингээд унаад тэгээд яг ингээд 19 онд болвол манай байгууллагын санхүүгийн байдал бол бүр ингээд хүнд болоод тэгээ нөгөө 6-7 сар нөгөө нийгмийн даатгалын шимтгэл хүн амын орлогын албан татвараа төлөхгүй болохоор цаанаасаа одоо ингээд харилцагтай асуудал маань хаагдаад тэгээд ингээд зээлээс зээлийн хооронд яваад энэ маань өөрөө тодорхой одоо юу гэдгийг нөгөө өөрийнхөө санхүүгийн доктортой байдлыг хангаж чадахгүй байдалд ороод за ингээд хамт олон маань одоо ямар нэгэн байдлаар зээл авдагч байдаг юм уу ийм нөгөө одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэхаа тэр давуу талуудыг ач тусыг хөтөж чадхаа болох хэмжээнд хүртэл би ирээд бууж өгсөн байгаа. Тэгээд ингээд одоо удирдлагуудаа бууж өгснийгөө тийм нөхцөлд хүрсний дараа одоо нэлээд тэр хэвийн горондоо ороход маш хэцүү нөхцөл байдал үүсгэсэн мөртлөө би бууж өгөөд чадахгүй нэ гэдгийг хэлсэн. За ингээд мэдээж тэр одоо дараагийнхаа тий хүмүүст бол одоо чадах хүнд нь боломжийг одоо олгох хүртэл би явж агаад ингээд ажилласаа чөлөөлөгдсөн. Гэтэл яг тэрний дараах ажилгүй болоод яг байх тэр үе бол бүр хүнд байсан. Ягаад тэгэхээр нөгөө амжилт гэдсэн нөгөө болж ин чадчих мундаг гэдсэн хүн чинь бүр хинчиш юм шиг мэдрэмж аваад тий дээрээс нь ингээл миний энэ байдлыг хүмүүс мэдчих үү дээ гэдгээс айдаг. Ягаад тэгэхээр нөгөө л стил би өөрийнхөө үнэн бодит байдлаас цогтчихсэн. Одоо хүмүүст хэлэхдээ би дараагийнхаа мөрөөдлийг биелүүлэх гээд дараагийнхаа ажлыг эхлүүлэх гэж байгаа байхгүй юу гэл ингээл яриад тэгэхэд хүртэл би худлаа агаадсан. Ингээл дүр эсгээл тэгэл дотор ингээл нэг юм хор шар буцлаа тий. Тэгээд яг нөгөө тэр үеуд маань бас намайг ингээл их өвтгөжсэн. Тэгтэл нөгөө хүний дотоод тэр өвдөлт гэдэг зүйл чинь эргээгээд хүнийг нөгөө гал цогийн унтран тэгэл арьс үс бүх юм ингээл унтсан дээрээс нь ингээл хөшрөлт маш хурдан явагдаал эргээгээ би өөрийгөө харж өөрөөсөө хүртэл зугдах хэмжээнд очижсэн. За ингээд байж агаад дахиад нөгөө хүн чинь үнтэйгээ тулахгүй тэрнээсээ зугтаангууд одоо яаж исэн бэ гэхээр би хин гэдгээ дахиад харуулна. Би бол энэс илүү чадна. Надад чадвар байгаа гэх нөгөө л нэг юм хиймэл дүрээсээ гарч чадахгүй дахиад ингээд нэг шин зүйл эхлүүлээд академи эхлүүлээд би ста гэл энэ хиний төлөө юуны төлөө яг л нэг юм ингээд байхгүй одоо мэдгүй ингээд утгагүй тэгтэл би энд нэг юм хоршоор байгаадсан. Гэтэл би өнгөрсөн яг тэр үедээ гэр бүлдээ ээж олохтой цаг гаргахгүй хүүхдүүдтэй ээж олохтой цаг гаргахгүй үүнийгээ олвол би хичээгээд байна би зүтгээд байна би та нарын төлөө зүтгээд байна гэдэг дүрээр л халахвч яваадсан. За ингээд шинэ академи байгуулаад яг за одоо л би ста хин гэдгээ харуулъя гэж бодож итэл ковид гараад дахиад бүр бүх юм маань утгаараа дампуурсан. Ингээд ковидын үед бол миний ингээд бүр одоо үр төлбөр миний одоо тэр ирээдүйн ихтгэл найдвар бол бүр ингээл ёроол руу бүр ингээл ороод бүх юм бүр ингээл нав санаал утгагүй санагдаад тэгэл тэр ковидын тэр цаг үед бол мэдгүй миний хувьд бол бүр ингээл амьдралын бүр ингээд бүх юм оронгоор хэрэгжижсэн. Надад маргаашч маш тодорхойгүй бүх юм тодорхойгүй. За энэ үе дээр бол яг жинхэнэ энэ юм биш гэдэг мэдрэмжийг авсан.
Тэгэл яг ингээл ковид сулраад маш их хүнд хатуу хориод тэр ингээл юм суларч байсан үед би нэг юм гадаа ингээл алхаал надад хаашаа явах нь ч тодорхойгүй, юу хийх нь ч тодорхойгүй. Тэгэл ингээл өдөр ирсэн ингээл өр төлбөр маань бүр ингээл нэмэгдээл. Тэгэл хин нэгэн хүнээс би дэмжлэг тусланчдаа авсан байсан. Дахиад надад туслах, дахиад надад ингэх нь байтугай өөрөө өөрсдийнхөө асуудлыг яа гэж байгаа тэр үед болвол за ингээл утгагүй болсон. Тэгээ би яг чи нэг юм боломж болцоотой байх үедээ бол би ингээл бясалгалд яваал те юмыг ингээд одоо бодоход би нөө жинхэнэ утгаар нь ойлгоогүй зүгээр л тарих тийштэй мэдэн штэ тэгэн штэ гэх юм гоё ярьдаг үдээр бол зөндөө олон ингээл гоё хайгаад сургалтанд суудсан байсан. Гэхдээ яг үнэндээ би чиндээ тэрийг жинхэнэ утгаар нь мэдрээгүй байсан юм билээ. Гэтэл нэг өдөр ингээл гадаа бүр ингээд нэг юм хөнгөн цас ингээл ороод нэг юм хаврын те өдөр ингээл нэг нар гоё ингээл ээгээл нэг өдөр ингээл миний нэг юм нүүрэн дээр цас ингээл унаал хайлал тэр үед би ингээд уйлж чадахгүй инээж чадахгүй энд нэг маш их юм бүглэрцээ ирнэ яаж гаргахаа мэдэхгүй байх үед ингээл тэр нэг цасны ширхгийг мэдрээл тэтгэрлөө харсан чинь нэг юм нар мэдрээл тэгсэн чинь би нэг юм амьд мэдрэмж аваад хөөх юм ийм байдгийн байж гэд бодчихсон. Тэгэл яг нэг тэр л нэг юм хормын мөч нэг эргэлтийн цэг гэтэл би яг өөрийгөө чинкнээрээ анзаараад юуны тулд чи ингэж явцсан юм бэ? Яах гэж ингэсэн юм бэ? Эцсийн үр дүндээ чамд юу байгаа? Чи өөрийгөө ч мэдэхгүй. Чи өөрийнхөө энэ эд эсийг ч мэдэхгүй батлаа амьдэрсэн. Одоо чи цаашдаа яг яах юм? Гэл ингэж яг нэг юм өөрийгөө ингэж жинкнээсээ бүр өрөвдөөд чамд юу байгаа? Чамд хэн байгаа? Гэтэл чи тэгээд яг яах гээд байгаа? Гэл нэг юм мэдрэмж авч ирсэн. Тэгэл би яг тэр үед ингээл гадаа алхаал, нэг юм шувуу хараал, нэг мод хараал, нэг тийм юмд ингээд нэг юм баясаад тэгэл ягаад чи нэг өөрийгөө өрөвдсөн чинь бүр нэг юм ганцаараа ингээ уйлаад нэг юм сонин юм мэдрэмж авсан. Тэгэл яг тэрний дараа би ингээ өглөө ингээл гоё яг чин сэтгэлээсээ бүр нар хараад баярлал, ингээл алхаж байгаадаа баярлал. Тэгэл яг тэр үед амьдрал ийм штэ гэж байгаа юм шиг ингээл тэр хөнцөртэй хүн харангуйтаа энэ хүн юу бодож байгаа бол зүгээр л гоё их чөлөөтэй алхах юмсан гэж боддог бах та. Гэтэл би энэ хүний хүсэж байгаа зүйлийг хийж чадчих штэ гэж бодогдвол нэг ийм мэдрэмжүүд ингээд нэг хэдэн өдрүүд явсан. Тэгэл зүгээр л яагаад чи зүгээр л одоо хүмүүс намайг юу гэж хэлэх бол гэж би ботгоо болий тэ ер нь хүний юу гэж бодохын тамаатай зүгээр л чи өөрөө хүнд хэрэгтэй зүйл хийвэл яасан гэд тэгэл би яг өнгөрсөн тэр цаг хугацаанд олж авсан гоё мэдж чаддаг зүйлээ харамгүйгээр ямар ч нөхцөл тавихгүйгээр л хүмүүс түгээж эхлэгээл надад тэр үед гар уцал байсан. Тэгэл би нэг микрофон угаасаа аваад нэг утас тогтоогч аваад тэгэл би зүгээр л хин юу гэж бодсон хамаагүй гэд гоё ингээл зүүмээр чаддаг юм яриад лайв хийгээл пэйжээ эхлүүлээл явж исэн. За ингээл явсан чинь өдрөөс өдөрт нэг юм нэг хүн ч гэсэн миний юмыг сонссонд баярлал. Нэг сарын дараа нөгөө хүмүүс маань 10 болоод 15 болоод тэгээд ямар ч нөхцөл болцол тавихгүйгээр л гоё ингээл яваадсэн чинь ер нь аль ингээд нэг 3 сарын дараа юм уу 6 сарын дараа би хизээч тийм авч байгаагүй бүр нэг юм дүүрэн мэдрэмжийг аваадсан. Гэтэл өмнөх 19 оноос өмнөх гарвагийн хувьд бол яг тэр мэдрэмжийг би ерөөс авч байгаагүй юм байлээ. Тэгэл би яг л өөрийгөө мэдрэн сонсно, яг л өөрийнхөө дуртай зүйлийг хийн, тэндээс ийм цэник авна, нөгөө дотоод нөгөө сэтгэл дүүрэн гэдэг чинь энэ юм биш гэдэг юмыг ингээл аваалсан. Тэгэл хүмүүс гоё ингээд яг ингээл нэг юм ингээл миний ингээд ярих юм ингээд хүлээдэг хүмүүс гарч ирээл тэгэл тэр хүмүүстэй зариулангууд за одоо би маргааш юу ярих уу? Тэгээ миний нөгөө нэг би яах уу гэд ингээд тодорхойгүй юм маань маргааш юу ярих уу? Одоо ийм ярьчих. Энэ яадаг юм бол гэд ингээд өдрөөс өдөрт ингээд сэтэл төрж исэн. Тэгээд зөндөө хүмүүс шүмжлээлэн чиний наарс ч муухай, чи онцгүй байна гэж ярин тэр өрөөсөө одоо ингээд наалт голцсон. Харин нөгөө талдаа ийм л юмыг л хүмүүс хэлчихье. Хүмүүс ингэдэм юм байна шүү дээ. Тэгэл би ингээд гадуур гараад автобусанд явахдаа жаргалтай болоод хүмүүсийг харж тэрийг баясаад нэгсэндээ бодит байдал гэдэг чинь энэ юм байна шүү. Үнэн юм гэдэг чинь энэ юм байна шүү. Хөөх гэл тэгэл ингээд гоё хүүхдүүдэд сургалт ордог болоод хүүхдүүд дээрэнд ингээд өөрчлөлт гараад байгаа юм баярлал. Тэгээ миний нэг шай бүр надад урам өгчээсэн. Юу гэхээр багшаа би яг яах ч болохгүй байсан чинь таны онлайнаар ингээд хичээл сонсоод тэгээ би яг тэр цагийг ингээд хуваарлах аргыг би өөртөө хэрэгжүүлье гэд
Тэгээ IELTS-ийн шалгалт өгөө 7 илүү 7.5 авсан шүү дээ ярьж байгаа байхгүй. Гэтэл би тэнд миний ярьсан тэр нэг жижигхэн зүйлээс хүүхэд тэр сэтлийг аваад өөрийнхөө гоё хүсэл мөрөөдлийнхөө шалгалтанд бэлдээд 7 он авцныг сонсох. Yes, тэгвэл гараа зогсож болохгүй юм байна. Хийгээл ах хэрэгтэй юм байна гэд ингээд явсан. Тэгээ яг өнөөдөр болол ингээд миний үүсэх сактай маань гучуулаа болж өргөжөөд хамт олонтой болоод яг бүр тэр хүмүүсийн амьдралд маш их өөрчлөлт гараад тэгээ тэр хугацаанд би ерөөсөө хүүхдээс ингээд за төлбөргүй. Ягаад гэхээр хүүхэд өөрөө ажил хийдэггүй, хүүхэд өөрөө орлогыг үүсэргүй, дандаа аав ээжээсээ хамааралтайгаа. Гэтэл Монголын нөхцөл энэ гээд хүүхдийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлж байгаа хүмүүс ямар амаргүй ачаа үүрж байгаа лээ. Тэгвэл би яагаад хүүхдээс төлбөр авах хэрэгтэй ингээл ээжүүдэд зориулсан гой сургалт гаргаад ээжүүд тэр төлбөрөө 30 мянгаар төлөөд тэгээд ингээд гоё тэр 30 мянгаараа ингээд нэг заалмаал түрээслээл юм жоохон үйл ажиллагааныхаа тий одоо зардлыг болгоод хүүхдүүдэд гоё ингээд сургалтууд авч ирсэн. Тэгээд би ерөөсөө юм хүлээхгүй. За энэ хүүхдүүдэд би ийм чатартай л болгоно. Энэ хүүхдүүдтэйгээ би ингэнгээд тийм л юм боддог байсан. Тэгэл наан нь ингээд ээж аавууд ч юм уу янз бүрийн ааш гаргахад тэрийг тоохгүй. Яг л ингээд явдаг. Ингээд яг өнөөдрийн хувьд бол бүр ингээд шавнар маань яг энэ олон жил хамт байсан хамт олон маань бүр ингээд олон улсад тавигддаг шалгууруудыг хангаад олон улсын бүр ингээд шалгалт өгөөд тэгээ тэр хүүхэд өвгөн гэж бүр ингээд төсөөлөхгүй байсан тэр төсөөл боломжгүй гэж хэлсэн нэвдээд ингээд явцсан байгаа байхгүй. Тэгээ одоо бидний бүр ингээд дараагийн зарлага бүр томорсон. Миний нөгөө харж ирсэн хэмжээнээс бүр ингээд том болоод олон улс руу гарна гээд тэгээ манайд ингээд шавнар маань бүр 10 эдхэн настай мөртлөө яг ингээд бүр ингээд одоо хүмүүсийн яг хайгаад гадаг чадварыг сууцсан болцсон. Тэгээ би яг энүүгээрээ одоо ингээд юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө зохиомл дүрд хүн байхаар зохиомл дүрийг бүтээх гэж хүн ятардаг байсан юм байна. Ятардаг юм байна. Энд болохоор мундаг бай гэж адилхан чи чадахгүй штэ гэж байгаа ч адилхан. А гэтэл би тэр дүрдээ өөрөө орцсон байсан маань маш том төөргөл байсан юм байна. А гэтэл яг би өөрийнхөө яг боддоор жинхнээр харж эхэлсэн тэр цагаас эхлээд өөрийнхөө гоё өнгөөр тодроод өөрийнхөө яг тэр мэдрэмжийг аваад явсан байгаа байхгүй. Тэгээд тэрийг л би өөрийгөө олно гэдэг чинь энэ юм байна штэ гэдэг одоо тэр мэдрэмжийг авсан. Тэгээ манай хамт олон бол одоо ингээл уулзахаараа бид нар ерөөсөө ингээл мөнгө төгрөг ярьдгүү, хүн ярьдгүү, бидний ярьдаг сэдв яг энэ нь юм байна шүү. Энийгээ хідүүлээ ингэж чи энэ чадвар нь ингээр сууд юм байна. Хідүүлээ одоо тэгвэл ингэчих юм байна. За олон улс тэгвэл ингэж байгаа юм байна. Хідүүлээ энэ дээрээ жоох ингэчих гэдэг нэг юм л яриа болдог. Бид нар юу өмсгөө, юу яах вэ гэх юм байдгүй. Тэгэхээр яг энэ гоё хөг, энэ гоё их шиг, энэ гоё мэдрэмжил яг бидний хайгаад байдаг юм байсан юм билээ. Тэгээд үүнийг мөнгөөр худалдаж авчдаггүй юм байна гэдгийг бас ойлгосон. Мөнгөөр худалдаж авах гэж авч чадахгүй тэр хөг мэдрэмж их шиг таны дотоодод байдаг. Тэр хизээ эхэлдэггүй гэхээр яг та жигнэр нь өөрийгөө хүлээн зөвшөөрөөд тэгээд хүлээн зөвшөөрнө гэдэг нь алтаагаа ч хүлээн зөвшөөрье, үнэнтэйгээ нуур тулъя, өөрийнхөө хим хэмжээгч мэдье. Ингээд зүгээр л нөхцөл тавихгүй, болцол тавихгүйгээр тэр бусдын сайн сайхны төлөө та өөрөөсөө гаргаж байгаа тэр идэх үйлдэл чинь л өөрөө өөрийгөө сонсох, өөрийгөө олох гэдэг юм байна гэдгийг ойлгосон. За ингээд өнөөдрийн бичлэг танд хэрэг таалагдсан бол одоо тэгээд тэр үеэсээ хойш өөртөө би яаж ажилласан юм? Одоо бид нэг хүмүүс ярьдаг шүү дээ ухамсарын шилжээл, одоо хэмжээс тэгэл нөгөө сэрэх тэгэл ингээд янз бүрийн одоо нөгөө сүнс, бэлэг тал, арга тал гэж ярьдаг. Тэгэхээр энэ бүгдийг би тойроогүй туулаад дайраад гарсан. Тэгэхээр өөрийнхөө өгөгдлийг таньж мэдээд түүнийгээ би өнөөдрийнхөө энэ одоо гоё хүсэл мөрөөдлөө биелүүлэх зорилгод яаж ашигласан тухайга сурал байдлаар би танд хуваалцсан. Надад харамлах байхгүй, магадгүй одоо өмнө нь л зүйлээ би хуваалцсан. Танд таалагдсан бол та нөгөө дардаг юмнуудаа гоё дараад тэгээд дараагийн бичлэгийг маань шинтэн сонсоход хүлээгээд байж байгаарай. Ингээд бодохгүй болзъя. Түр баяртай.